Тэгэхээр энэ миний анхны бичлэг. Одоо нөгөө амьдралынхаа энгийн өдрүүдийн те нэг зарим нэг гой сайхан өчүүдийнхаа бичлэгийг ер нь өөртөө хадгалах замаар тэгээд хийж ивэл зүгээр юм байна гэж бодоод тэгээд эргээд харахад бас гоё дурсан юм да тийм ээ. Тэгэж бодоод өнөөдрөөс эхлэн бичлэгүүдээ хийдэг байхаар шийдлээ. Оны өмнө хий гэж бодож байна да. Тэгээд би ч одоо гэртээ өдөржин гадуур явж байгаад ирсэн. Тэгээд одоо усандаа ороод унтахаас өмнө нэг энэ бичлэгнүүдээ нийлүүлж эдит хийгээ тэгээд унтъя да. Тэгээд миний анхны бичлэг. Иймэрхүү сэрүүн бүрхэг өдөрт би дуртай. Яг ив өдөр уулан дээр ирэх гоё дээ. Сайхан байна. Хүн багаагасаа. Та ингээл алхах шүү дээ. Алц. Ингээд иймэрхүү ажлын өдөр бүрхэг тэгээд ийм салхитай хүүтэн өдөр мөдөр бол хүн юу нэх гарч ирэхгүй. Тэгэхээр ингээд яг би ганцаараа энд бүр ингээ амар гоё чийлрээд энэ уул те энэ байгаль баг эзэгнэнхэн ингээ чийлэр байжээд боломжтой өдрүүд байдаг байхгүй. Тийм болохоор ер нь бол жоохон бороотой бүрхөө өдөрт бол би уул руу гэл суухсыг явчаад идэв. Тийм зожиг те. Арт хүмүүнтэй байх дурггүй. Уулных гайгүй нийтч юм шүү. Уул аюу би чинь дайггүй юм штэ. Гайгүй дайггүй юм шүү. Уулын орой дээр ийм ямар гоё харагдчихна. За манай сургуулийн талбай. Тэндээ нэг онгоцтой сургуулийн кампус. Кафетерия. За сургуулийн кафетериас олгсон. Тэсэн олдчих та. Зэгэртэлээ. Йох. Гэр хүүтэн байна.
Ингээл хамгийн зузаан цамцаа олж өмсчээл орон дээр ингээд хийж ин да. Яагаад ингэж нэг айл туусах хүний нүднээс нуугдах гэж байгаа юм шиг. Энийг үзчих. Өөстө гол юм. Өвлийн нэмсэл Лук ТV дээр орсон байна. Байна уу? Байна уу? За өнөөдөр нь шүү дээ би өөрийнхөө хоёр хайртай дүү найзаасаа шинэ жилийн бэлэг хүлээж авсан. Амар хөөрхөн цаараа шинэ жилийн бэлэг тэгээд ийм гоё пянз бэлгэлсэн надаа. Хамтдаа задлцгаая. Амар гоё санагдсан надаа. Би пянзанд ер нь бол өөр аяг дуртай байхгүй. Би амар гоё шигтэй ханаад өрөх гэдэг юм шиг байна. Би ер нь бол кино задлаад үзсэн л дээ. Энэ шал худлаа задлж үзье гэж чинь. Нараа ийм гоё байсан. Цараа. Одоо яг гэхээр хамтдаа тоглуулж үзье. Nice. Мэдрэмжтэй хүмүүсийн бэлэгч цаана өөр юм аа. Баярлаа. Йоо, жаргал сонсож штэ. Nice. Навчиг хувцас солио хөрөнд доонот иддэг хүн байдаг болон баба шинэ жилийн бэлэг дуусахгүй дээ. Би өнөөдөр дахиад амар гоё бэлэг авсан. Тэгээ саяхан манай найз дуурсий гэж өхөн. Солонгос явчаад ирсэн аахгүй юу? Тэгсэн чинь өнөөдөр надад амар гоё бэлэг өгсөн. За эхнээс нь ингээд юм бүрхэн шинэ жилийн chocolate. За тэгээд та мэдээж ингэ бахан чихэр хөргсөн манай хүмүүс надад. Би ч нөгөө амар амтдан дуртай. За яах вэ? Тэгээд ингэ миний дуртай ингэ чигнэмэг энтрэг авчиж өгсөн. Тэгээд дээрэс нь номын авчурга тэгснэ. Чи дуртай нөгөө хоёр залуу энэ мөн бидтэй гэдэг хэлээд байгаа маа. BTS-ийн J-Hope, Jimin. Энэ номын авчурга. Хөрхөн баастай. За хамгийн том бэлгэн заяа. Би бүр амар so excited заяа. Тараа! BTS-ийн ахлагч RM-ийн Right Place, Wrong Person. Яг энэ цомог. Би энэ цомгийг авахыг амар хүсэжсэн аахгүй юу. Тэгэхээр одоо би задлж үзэх гэж байна. Задлаа. Яна мөн холхчтэй. Яадах юм зүсчихвэлээ гэж яагаад их гараараа. Яна. Ямар гоё юм бэ? Oh my god. За. Окей. Oh wow. За нөгөө алдар цомог нь олоо яг энэ даа. Ийм юм байна. Цомог нь энэ. За. Энэ ингээд дууны юм. Яна ганцаараа энэ ингээд дууны юм байна. Арай. Энэ цаас нь ямар гоё юм бэ? Яа, яг гоё нь хуучны шүү. Энэ нь ямар гоё юм бэ? Oh my god, зүрх сэтгэл. За, ийм хөрхөн RM-ийн зураг байна. Яа, огцлохгүй. За. Дараагийнх нь. За. Мэдээж дахиад RM.
Би яг энэ зурганд амар дурлж байсан байхгүй юу? Энэ аюу гой зураг байна да гэж харчихсан. Энэ хараа. Оо вау. Харагдаж байна. Оо вау, янзтай. Яа. Тэгээд дахиад энэ фото юм шиг байх юм. Ийм. Хараачтай миний сайхан залуу. Энэ ямар гой зураг вэ? Ямар гой зураг вэ? Оо вау. Өөрөөр хэлбэл гэдэг юм шүү. Яа, би энэ бэлээ сая орж ирэнгүүтээ ингээд задлаа сууж байгаа байхгүй юу? Оо, яна энэ фотобук амар гоё байна. За ингээд. Sorry жоо бокслох байх шүү. За юу ингээд. Йоо. За зэрэг ганцаар өччих юу. Яагаад ийм хөөрхий нийдий? Хацар хонхоод нь бүр гоё юм аа. Баярлалаа дуурси. Амар гоё бэлэг байна. За тэгээд энэ хүртэл бичлэгийн минь үзэн баярлалаа. Тэгээд дараагийн удаадаа өөрийнхөө дуртай зүйлсийнхаа талаар ярих болно. Бас туршлагуудаасаа хаваалцах болно. Хийжсэн сонирхолтой зүйлүүдээс ярих болно. Гэтэ тэр үеийн бичлэгүүд нь харуулдах нь байгаа юм бол байх нь сайн мэдгүй юм. Гэхдээ ухаж үзье. Тэгээд удахгүй гарах шинэ оны бүгдээрээ сайхан ухтаарай. Тэгээд 2025 он